Германы хамтын ажиллагааны нийгэмлэг. Бизнесийн инновац хөгжлийн төв. За энэ сургалтууд нь бизнес эхэлж байгаа манайх шиг ийм стартап компанид хүний нөөцийнхөө удирдлага, менежментийг яаж авч явах уу, за бизнесийн ёс зүйгээ яаж удирдах явах уу гэд маш чухал мэдээллүүдийг өглөө. Нэхийний жижиг үйлдвэрийн төсөл гаргаад одоо хэрэгжүүлэхээр бэлдсэн байна. Тэгээ энэ жижиг үйлдвэрийн төслийг одоо энэ сургалтанд сууж энэ бийг 6 сургалтанд суусны хүүхдүүд бол энэ төслөө бичиж, төслөө цааш нь одоо олон нийтэд хүртэх ийм нэг ач холбогдолтой болсон. Хөгжил төвчлөлтөө энэ 21-р зуунд бол ер нь бүтээгдэхүүнээ илүү одоо шинэлэг загвар хийцтэйгээр хийх ёстой юм байна. Тэгээ апартментэд зориулсан мөн хоум стэйг шинээр бий болох шаардлагатай байна гэдгийг олж харсан. Тэгээд иймэрхүү сургалтанд сууснараа залуучууд илүү их олон зүйлийг олж харж, үүнийг таньж мэдэж, бас тэмдэг суралцдаг юм байна гэдгийг ойлгож авсан. Оюу толгойн урьдчилсан үнэлгээний тусгай богино хугацааны хагас өдрийн болон нэг өдрийн сургалтууд. Багц 1 хүний нөөц. Бизнесийн ёс зүй. Багц 2 эрүүл мэнд аюулгүй ажиллагаа. Байгаль орчин. Бизнесийн инновац хөгжлийн төвийн 3 өдрийн үндсэн сургалтууд. Багц 3 хүний нөөц. Бизнесийн ёс зүй болон компани засаглал. Эрүүл мэнд аюулгүй ажиллагаа. Байгаль орчин. Багц 4 менежментийн үндэс, санхүү бүртгэл, маркетинг болон худалдаа, харилцааны ур чадвар. Багц 5 үйлдвэрлэл болон бүтээмж, тээврийн менежмент, ханган нийлүүлэлтийн менежмент, бизнесийн орчны мэдээллийн технологи. Багц 6 төслийн менежмент, тендерт бэлтгэх, бизнес төлөвлөгөө. Бизнес инновац хөгжлийн төв нь одоо салбарын чиглэлтэй мэргэжсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, сургалт чадах бэхжүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байгууллагуудыг нэг дээвэр дор цуглуулад жижиг дунд үйлдвэрүүдэд төрөл төрлийн асуудлаар мэргэжсэн сургалтын үйлчилгээ, зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Манай компанийн үндсэн зорилго нь бол үндэсний уламжилт, өв соёл, гар урлыг хөгжүүлэх, хойч үедээ өлүүлэн үлдээх зорилготой юм аа. Энэ чиглэлээр манай компани нь 20 гаруй нэг төрлийн эсгийн ширүүнд бүтээгдэхүүн хийдэг бөгөөд 100% хоньны ноосыг гар аргаараа боловсруулдаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани аа. Ажлын миний гол ажил бол энэ халаалтай ажлууд байгаа. За энэ ялцаа халгуур бол өөр дөрөө ингээд 200-аас 250 градус салдаг. Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор гэр хорооллын гэрийг дулаалах үндсээр энэ нэхээ үйлдвэрлэх ажил руу орж байна. Хөдөлмөрийн төслийн үнэлгээ гэдэг маань аж ахуй нэгж болгонд хуулиараа жил бүр хийгдэх үүрэгтэй. Ялангуяа эрсдэл өндөртэй уул уурхай барилга, дэд бүтцийн салбарынханд энэ хөдөлмөрийн төслийн үнэлгээ бол маш чухал ач холбогдолтой. Одоогийн байдлаар бид нэр 150 орчим компани 500 орчим оролцогчдыг хамруулсан энэ сургалтыг хийгээд явж байна. Нэг үгээр хэлэх юм бол жижиг дунд үйлдвэрт одоо үнэхээр алтан боломж олдож байна гэж хэлж болно. Бүх олон төрлийн өнцгөөс харсан асуудлуудаа нэг дээвэр дор ирээд төрөл төрлийн мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөөгөө аваад шийдэж болох алтан боломж үүсэж байна. Бизнесийн инновац хөгжлийн төв нь худалдаа, маркетинг, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, менежментийн удирдлага гэх мэт чиглэлүүдээр агсан түвшний сургалтуудаа явуулж байна. Аж ахуй эрхлэж, үйл ажиллагаа явуулж, бас шинээр ажил төлөвлөж байгаа хүмүүс бол энэ бие сургалтанд хамрагдаж, өөрийнхөө ажлын үр дүнг цаасан дээр болгож, цааш нь түгээж, төсөл болгож ингэж ажиллахад их үр дүнтэй сургалт байна. Бизнесийн ёс зүй, хүний нөөц, энэ эрүүл мэнд аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлага менежментийг зөв удирдах авч явах нь одоо цаашдаа бизнесийг тогтвортой явуулах ийм боломжийг биднэрт олгож байна гэж ойлгож байна. Энэ сургалтанд сууснараа илүү их зүйлийг одоо олон талаас нь олж харж, тэгээд илүү их зүйл суралцаж, илүү их зүйлийг хийх хүсэл эрмэлзэл төрдөг юм байлээ шүү гэдгийг бас та бүхэнд хэлэхэд баяртай байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон жижиг дунд бизнесүүд
олон улсад одоо хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүй, хүний нөөцийн чиглэлээр ямар стандартад, ямар төвшин байх ёстой вэ гэдгийг бол илүү сайн мэдэж авахын боломжийг бол бүрдүүлж өгч байна гэж ойлгож байгаа. I hope that these services are interesting to you, established or new business owner and manager, and I hope that I can greet you soon in the big center Ulaanbaatar or in the big center Dalansatgat. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг. Бизнесийн инновац, хөгжлийн төв.